Онцгойлын ерөнхий газрын харьяа үндэсний аврах хоригдын уул уурхай аврах ангийн хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO 45001/2018 стандартыг нэвтрүүллээ. Уул уурхай аврах ангийн нүдгөө 69 дахь жилдээ уул уурхайн томоохон ослын үед иргэдийн амь нас эд хөрөнгийг аврах, хор уршгийг арилгах, хойшлууршгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна аюул ослоос урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн тусалцаа үзүүлэх сургалт арга зүйг зохион байгуулах үүргийг гүйцэтгэдэг юм а. Энэ стандартыг нэвтрүүлэх болсон гол шаардлага болохоор 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар суманд болсон эко алтан заамрын осол байдаг. Энэ эко алтан заамрын осол дээр үнэхээр энэ стандарт хэрэгцээтэй шаардлагатай гэдгийг л үнэхээр энэ биднэрт бол харуулсан тийм осол болсон. Тэр ослын голомт бол уул уурхай аврах ангийн албан хаагчид бүтэн 9 өдөр ажиллаж аврах ажиллагааг зохион байгуулсан юм а. Тэгээд тэрнээс хойш ер нь энэ стандартыг хэрэгжүүлэх гэдэг нэг асуудал болсон. Нөгөө талаас бол өнөөдөр Монгол улсын эдийн засгийг бүрдүүлж байгаа томоохон энэ гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд тэр тусмаа уул уурхайн компаниуд бол ихэвчлэн олон улсын стандартыг бол нэвтрүүлээд хэрэгжүүлж байгаа. Энэ стандартыг хэрэгжүүлсэн аж ахуйн нэгждэр уул уурхай аврахын төрийн хяналт шалгалт үйлчилгээг бол зохион байгуулах хүрээнд бол яах аргагүй бас энэ стандартыг нэвтрүүлэх юм шаардлага хэрэгцээ байгаа. За уул уурхай аврахын гэмэл гамшигаас хамгаалах тухай бол галын аюулгүй тухай бол газрын аюулын тухай хуулийг бол удирдлага болгон мөн төрийн хяналт шалгалтын хуулийг бол удирдлага болгон үйл ажиллагаа явуулахт бол яах аргагүй энэ бодлогын баримт бичгүүд бол бас нэлээд хоцрогдсон байдаг. Энэ бодлогын баримт бичгүүдийг бол бас энэ стандарттай нийцүүлэх, нийцэл, тохирол гэдэг энэ олон асуудлууд бол байгаа. Энэний хүрээндээ бол бид нийт 22 нэр төрлийн бичиг баримтыг бол боловсруулсан. Өнөөдөр яг уул уурхай аврах ангийн энэ хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45018 стандартыг зөвхөн нэвтрүүлээд өнөөдөр биднээс одоо батламжаа гардаж авах биш. Дахиад 2.5 жилийн хугацаанд үндсэндээ энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх буюу бид нар энэ 1.3 жилд юу хийсэн, өшөө дутуу олон ажлууд байгаа. Хийсэн ажлуудаа өшөө улам батжуулах, сайжруулах ийм чигүүрхтэйгээр зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанитайгаа бол ингэж хамтран ажиллахаар бид нэр төлөвлөгөөгөө боловсруулад ажиллаж байна. Олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд мэргэжсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулан алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх гэрчлэгээсэн сургалтуудыг зохион байгуулсан байна. Мөн оюу толгой компанитай хамтарсан 2 удаагийн гүний уурхайн аюулгүй ажиллагаа сургалтанд алба хаагчдаа сургаж дадлагжуулжээ. Уул уурхайн үйл ажиллагаа стандартын холбогдлолтой бодлогын 22 баримт бичгийг боловсруулан үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллаж байгаа юм а. За уул уурхайн аврах анги хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал олон улсын менежментийн тогтолцооны ISO 45001 стандартыг хэрэгжүүлээд гэрчлэгээ авч байна. Тэгэхээр энэ юун төрийн би энэ хамт олонд баяр хүргэмээр байна. Төрийн байгууллагууд, төрийн үйлчлэгээний байгууллагуудын хувьд энэ бол маш тийм том алхам. Энэ ангиас эхлээд энэ Монголын төвд бас сайн жишг тогтож байна гэж ойлгож байна. Жилийн өмнө ямар байлаа би маш их зүйл хийсэн байна. Маш их ажил хийсэн байна. Уул уурхай аврах ангийн хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO 45001/2018 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор 71.6 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн байна. Алба хаагчдын бол ажиллах орчныг бол одоо бүрдүүлэх зорилгоор бол одоо бас нэлээдгүй ажлуудыг бол бид энэ жил зохион байгуулж ажиллалаа. За үүн дээр бол одоо бид автомашиныхаа тавиулан паркийг иж бүрэн шинжиллээ, нэг хоёр давхрын газрыг иж бүрэн шинжиллээ. За яг энэ ISO-тойгоо холбоотойгоор бид нар одоо алба хаагчдынхаа одоо амар хойрыг алжаал тайлах хуваараар өөрчилж засварлаа. Сургалтын тахим өөрчилж засварлаа. За дээрээс нь мөн төрийн үйлчилгээг иргэдэд одоо дөрвөн шуурга хүргэх зорилгоор иргэдэд үйлчлэх танхимыг бас мөн шинээр одоо ингэж барьж байгуулж ингэ ажиллаа. Мөн дээрээс нь одоо энэ уул уурхай аврах ангийн баярлалд одоо онцгой байдлын алба хаагчдын одоо ховц сэргэлт туршилт үйлдвэрлэлийн төв нэгдсэнтэй холбоотойгоор гаднаадлын хашааг бол одоо иж бүрнээр нь бас барьж байгуулсан юм ажлуудыг бас хийлээ. Мөн энэ ажиллагаанд бол одоо өөрсдийн дотоод нөөцөөр аж ахуйн нэгж байгууллагын тусламж дэмжлэгээр бид 71.6 сая төгрөгөөр энэ хүүхдийн голтуудыг бүгдийг хийж гүйцэтгэсэн байна. Энэ стандартынхаа хүрээнд одоо бид өөрсдөө хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангана гэж ажиллаж байгаа. За үүнийхээ хүрээнд бол одоо бүх багаж хэрэгсэл, өөрсдөө ховц сэргэлт тоногдох хөрөмжийг бол бүгдийг нь бол иж бүрнээр нь одоо бид нар бас мөн шинжилж ажилласан байж байгаа. За энэ шинжлэх ажлын хүрээнд бол бид нар оюутлогоо
хийх компанид за онцгой хөдөлгөөний ерөнхий газар хоёр хоорондын байгуулсан хамтран ажиллах санам жижигхэн дагуу бид нар гэрээгээр ажиллаж за дадлаг сургалтыг бол мөн үлрэл өөр хийж байна. За энэ дадлаг сургалтаа мөн одоо сүүлийн хөдөө орон нутгийн онцгой хөдөлгөөний газруудаас бас татан оролцуулж одоо сургалтанд хамруулж байна. Онцгой хөдөлгөөний ерөнхий газрын Харьяа үндэсний авар хоргоодын уул уурхай аварга анги нь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO 45001/2018 стандартыг нэвтрүүлснээр тус стандартыг нэвтрүүлсэн анхны төрийн байгууллага болж байгаагаараа онцлог юм а. Онцгой хөдөлгөөний ерөнхий газрын Харьяа давтан сургууль сэргээн заслын төв 113 дугаар ангийн хувьс хэрэглийн туршилт үйлдвэрлэлийн төв нь налах дүүргдэх үндэсний авар хоргоодын уул уурхай аварга ангийн түшиглэн байгуулагдаж 40 гаруй ажилтан албаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүллээ. За манай төв бол онцгой хөдөлгөөний байгууллагыг дөрөмт болон тусгай зориултын хувьс хэрэглийг үйлдвэрлэх, туршин шалгах, ариутгын цэвэрлэх зорилгоор байгуулагдсан ийм одоо гамшигаас хамгаалах чадварыг бэхжүүлэхэд туслах одоо зорилготой байгууллага нэгж байгаа. Хүчин чадал тоног төхөөрөмж бол яг орчин үеийн сүүлийн үеийн одоо оёдлын салбарт хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүдийг авсан тоноолгдсон байгаа. Нийт одоо ер нь бол тоног төхөөрөмж бол 70 сая төгрөгийн одоо яг тоног төхөөрөмжийг бол дангаар нь авсан. Нийт барилгатаа бол бид нар ер нь энд хөрөнгө оруулалт бол 280 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж энэ одоо туршилт үйлдвэрлэлийн төв маань одоо байгуулагдчихад байгаа. Хувьс хэрэглэлийн туршилт үйлдвэрлэлийн төвөнд 40 гаруй ажилтан албаагчтай. Ажилтаа албаагчтай налах дүүргийн засаг даргын тамгын газартай хамтран дүүргийн оёдлын ажил эрхэлж исэн иргэдээс сонгон шалгаруулалт хийж хүний нөөцөө бүрдүүлсэн байна. Энэ онцгой байдлын албаны бүхэл хэрэгцээнийх нь 40-80 төрлийн хувцас байдаг гэсэн. Яг энэ бүхэл хувцсуудыг бид бүхэн бас ойж гүйцэтгэхээр нэг баг хамтан болоод ажиллах гэж байна. Оёдол тал дээр илүү дамгаална. Оёдын талын яг эсгээд өгсөн бүхэл төрлийн ямиг оёх чадвартай. Би энэ төвд болохоор шүлэн оёдол хийхээр ажиллаж байгаа. Тэгээд өмнөх ажлын туршлага бол дандаа нэг үндэсний хувцсны чиглэлээр ажиллаж байсан. Тэгээд одоо ийм хамт олонтой болоод ажиллаж байгаад маш их баяртай байгаа. Хувцас сэргэлийн туршилт үйлдвэрлэлийн төв нь хоёр хэсэгтэй. За үйлдвэрлэлийн хэсэг, цэвэрлэгээний хэсэг гэсэн хоёр хэсэгтэй байгуулагдсан бүтэц зохион байгуулалт нь. За үйлдвэрлэлийн хэсэг маань дотроо бөөнөр үйлдвэрлэх оёдлын тасаг, захиалга хувцсны тасаг, эсвүүрийн тасаг, гүйцэтгэн боловсруулалтын тасгуудтай. За хамгийн эхлээд бид нэр үйлдвэрлэлийн тасаг дээр бол нөгөө үлгэр одоо зохион бүтээгдэнэ. За энэ нь бол нөгөө онцгой байдлын албаагчийн маань дөрөмт болон тусгай зориултын хувцас хэрэглэгийг одоо яг стандартын одоо биеийн хэмжээнд тохируулсан одоо үлгэр одоо зохион байгуулалт бүтээгдэж байгаа. Бэлтгэгдсэн үлгэр маань одоо бөөнөр үйлдвэрлэх тасгийн одоо энэ татлага дээр одоо хар зураг болоо одоо энэ дээр бууж эсгэгдэх ёстой. За бидний одоо гол давуу тал гэвэл одоо бид нэр сүүлийн үеийн дэвшлэлийн технологи ашиглаад хувцас хэрэглэлийн одоо кадын системийг одоо зохион бүтээлтэнд ашиглаж байгаа. За энэ маань бол хөдөлмөр хөнгөвчлөдөг. За нэгдүгээрт хоёрдугаарт материалын үр ашгийг одоо нэмэгдүүлэх зорилготой. За энэ дээр одоо жишээлбэл бид нэр энд одоо татлага татцсан. За када энэ дээр бөөнөр үйлдвэрлэх ингээд плотороор хэвлэлчихсэн одоо хар зураг маань энэ дээр байна. Захиалга хувцсны одоо эсгүүр бас хийгдэж байгаа. За энэ дээр бол утга бол нөгөө хэсэгчилсэн огтлогооны болон наривчилсэн огтлогооны машин тоног төхөөрөмжүүд ашиглагдаж байгаа. Эсэгцэн деталь хэсгүүд маань одоо наалтыг одоо хамгийн ихний дамжлага болоод одоо наалт ингээд наагдаж бэлтгэгдэх ёстой. За ингэснээр бид нэр одоо бөөнөр үйлдвэрлэх оёдлынхаа тасаг руу деталь хэсгүүдээ шилжүүлж авдаг. За энэ бол манай бөөнөр оёх тасаг, оёдлын тасаг юм байгаа. За энд бол нөгөө эсвүүрийн цехээс эсэгцэн деталь хэсгүүд маань энд одоо нэгтгэгдээд оёдоод бэлэн бүтээгдэхүүн болж гарах одоо хэсгүүд байгаа. За энэ дамжлагаар ажилчид маань ингээд дамжлагын хуваараар одоо хуваарт ажлуудаа хийдэг. За манай ажилчид бол бүгдээрээ одоо оёдлын зэрэгтэй яг нөгөө үндсэн юугаар налах дүүрэгтэй хамтарч шалгаруулалтанд тэнцсэн мэрэгжлийн шалгалт авагдсан оёдлчид байгаа. За энэ тасаг бол захиалга хувцсны тасаг. За албаагчийн одоо биеэс хэмжээ аваад биеийн хэмжээний дагуу одоо үйлдвэрлэх одоо процессыг явуулна. За мөн дээрээс нь бас манайх одоо нөгөө туршилт үйлдвэрлэлийн төвийн маань одоо бас нэг гол юу байгаа. Энэ дээр туршилтын одоо янз бүрийн тусгай зориултын хувьд сэргийлээ.
турших шалгах одоо тэр хэсгүүд дээр энэ дээр шинээр одоо жишээлбэл энэ шин дулаалгын материалыг одоо бид нэр туршиж ингээд үйлдвэрлэх гээд ингээд бэлдээд байж байгаа. За энэ бол манай гүйцэтгэн боловсруулах тасаг. За энэ бол нөгөө бөөнөр үйлдвэрлэх оёлын тасгаас ирсэн хувцснуудын одоо нөгөө тусгай зориултын товч, товчны нүх, бөхөлгөө зэрэг одоо нөгөө процессууд нь энд явагдана. Мөн эндээс бэлэн болсон бүтээгдэхүүний одоо цэвэрлэгээ, савлах, уутлах ажил одоо энэ тасагт одоо хийгдэх юм байна. За эндээс бол ингээд бүтээгдэхүүн бэлэн бүтээгдэхүүн одоо гарч ирж байгаа. За манай туршилт үйлдвэрлэлийн төв бол өдөрт 80-аас 120 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх одоо хүчин чадалтай. За ер нь онцгой байдлын одоо байгууллага бол нийтдээ ер нь бол тусгай зориултын болон дөрвөн хувцсны 84 нэр төрлийн хувцс хэрэглэдэг байдаг. За тэрнээс бол одоо эхний ээлжинд бид нар бол 40 нэр төрлийн хувцс хэрэглээг одоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Тэр 40 нэр төрлийн хувцс хэрэглээг үйлдвэрлэхэд зориулагдсан одоо тоног төхөөрөмжүүд одоо ингээд тоноглогдсон байгаа. Хувцс хэрэглэлийн туршилт үйлдвэрлэлийн төвтэй болсноор онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн албаныхаа онцлог, ажлынхаа нөхцөл байдалтай тохируулан стандартын шаардлага нийцсэн чанартай хямд хувцс хэрэглэлээр хангагдах боломжтой болж байна. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдсан онцгой байдлын байгууллагын алба хаагчид батламжаа гардан авлаа. За энэ COVID-19 цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд за манай аймагт одоо гаднаас ирсэн иргэдийг одоо тусгаарлах үйл ажиллагаа бол явагдаж байгаа. Ирсэн иргэдийг тусгаарлах. За энэ үйл ажиллагаанд одоо Бурхан аймгийн цаадлын бие бүрэлдэхүүн болон одоо мэргэжлийн байгууллагууд энэ дээрээс улсын онцгой үүрэг чиглэлийн дагуу арга хэмжээнд зохион байгуулад ажиллаж байна. Тэгээд өнөөдрийн энэ бид бүхний одоо арга гэрийн одоо аюулгүй байдлын төлөө анхаарч ингээд Монгол Улсын засгийн газраас энэ одоо түрээслээд өмчлөх хэлбэрээр Орос улсны батламж шаардуулж аваад маш их баяртай байна. Тэгээд 2 дугаар сарын 23-наас эхлэн Монгол улсад энэ гадаад орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулаад манай байгууллага нь бол тусгаарлалтанд иргэдийг одоо байрлуулах, тэдгээр иргэдийн эрүүл мэндийг хянах, тэдгээр иргэдэд үйлчлэгээ үзүүлэх ийм ажлыг бол хийж эхэлсэн байгаа. Улсынхаа өмнө одоо өргөсөн энэ тангаргаа одоо их орон ард түмнийхээ өмнө биелүүлээд өөртөө ажиллаа ингээд амжилттайгаар гүйцэтгээд явж байгаа. Миний хувьд нийт 2 сарын 23-наас одоо томилгоот бүрэлдэхүүнд 96 хоногийн үр гүйцэтгсэн байна. за онцгой байдлын албанд одоо би 14 15 дахь жилд ажиллаж байна. Тэгээд төр түвнийхээ өмнө өргөсөн тангараг билээсэн үүргээ үнэн шударга биелүүлж 14 жил ажиллаж байна. За ингээд 2020 он гарсаар одоо COVID-19 цар тахал маань дэлхийн нийтийг зочрож байгаа энэ үед манай онцгой байдлын алба маань бөгөөд албаа хаагч бид нар маань улсын онцгой комиссийн шийдвэрийг хэрэгжүүл нэг номерын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тэгээд өнөөдрийн энэ одоо бидний хийж бүтээснийг үнэлж Монгол Улсын засгийн газар их хурлын гишүүн Шадар сайдын санаачлагаар одоо биднэрт одоо түрээсээ өмчлөх орон сууцны хэлбэрийг энэ одоо үйл төсөл ажлыг хэрэгжүүлж биднэрт одоо энэ батламжийг гардуулж өгч байна. Тэгээд энэ үйл ажиллагаанд бол сэтгэл маш хангалуун, маш баяртай байна. Миний энэ үндэсний онцгой байдлын ерөнхий газрын харьяа үндэсний аврах байргаад усчаан аврагчаар 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд 2020 оны 3 сарын 15-наас эхлээд тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн хамгаалалтанд 21 хоног явсан. Тэгээд дараа нь бас нөгөө нэг бэлэн байдлын хэрийн имлэг дэлгэх ажиллагаанд явсан. Яг одоогоор бас үүрэг гүйцэтгэж байна. Баярлах одоо заах бүхэл үед нь бас ингээл сэтгэл зүрхээрээ хамтал байла тийм. Тэгээд энэ COVID-19-ийн үед ингээд ажилласан албан хаагчдаа урамшуулж агаад нь одоо нийт ерөнхий газраа болон төр засагтаа маш их баярлж байгаагаа илэрхийлж байна. Дэлхийд дахин тархаад байгаа коронавирус цар тахлаас их орон ард түмнийг хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид Улсын онцгой комиссийн шуурхай штаб тусгаарлах байр хяналтын цагт 21-ээс 110 хоног үүрэг гүйцэтгсэн байна. Түүнчлэн онцгой байдлын ерөнхий газрын харьяа давтан сургалт цэргийн цэслийн төв 113 дугаар ангийн алба хаагчид 2 дугаар сарын 23-наас өнөөдрийн хүртэл 450 хүнд тусгаарлан ажиглах үйлчилгээг үзүүлээд байгаа юм а.